За сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай YouTube-ийн 90 студиэс бэлтгэн явуулдаг кофе уух зөөрөө подкаст маань шинэ дугаараараа та бүхэнд хүрч байна. Энэ удаагийнхаа дугаарт бид бүхэн Bay Area-д ажиллаж амьдардаг тоож мэргэжилтэй Мөгийг урьж оролцуулаад байгаа. Тэгээд Мөгийн маань студиуд маань ирж бидэнтэй ярилцж байгаад маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр болохоор Мөгийн хоёр Мөгийн угаасаа өөрөө ресторантай, тэгэхээр өөрийнх нь рестораны бизнесийн талаар мөн Америкт одоо хоол одоо ямар байдаг энэ талаар ярих гэж явчихсан байгаа. Тэгээд ямар ч байсан подкастын маань сонсож байгаа хүмүүст эхлээд өөрийгөө танилцуулаач. За юуны өмнө гоё подкаст намайг өргөн оролцуулж байгаад баярлалаа. Тэгээд намайг Тамирын Мөх Дэлгэр гэдэг. Би одоо Америкт ирээд 5 жил болж байна. Ер нь бол 14 жил хоолны урлагаар суралцаад явж байгаа тийм залуу байна. Тэгээд 14 жил их хугацаа биш үү те. Тэгэхээр бүр багасаа хоол хийж. Ерөнхийдөө 10 эдтэйгээс галтгоонд ороод явсан. Аав ээж нь ч юм уу эсвэл гэрээ танаа гэрхнээс хоол хийдэг хүн байдгүй эсвэл ер нь ягаад хоол хийх сонирхолтой? Ерөнхийдөө манай ээжийн ээж эмээ мастер тоогч хүн байсан. Тэгээд манай аавын талч гэсэн айгу мундаг манай өвөө анх миний хоолны сөөрийг тавьж одоо ингээ миний хөө ингэж хоолыг ингэж хийдгийн те утгыг ингэж барьдгийн умсаа ингэж дагуулж ирчүүл гараа зүсдэггүй ингээл айгу их юм зааж өгдөг байсан л та. Тэгээд анх үн шимгээд хоолны сургалтанд суугаад Монгол тоогч нар бүгд л сурдаг байсан да тэр үед бол. Тэгээд гараагаа эхэлчихсэн. Ямар ч гэсэн 6 сарын сургалтанд суугаад явж ирсэн. Тэгээд ер нь бол бараг ажиллаж үзээгүй газар байхгүй тий. Монголд уу? Тий, ер нь бол нэгэн газар ажиллаж ирсэн. Хэвээ нэг томд жижигтэн ч ер нь тэгэл гайгүй ресторанд ч бүгдэнд нь л ажиллаж ирсэн да. Зөв. Одоо Америкт ирээд хэдэн жил болж байна? Эсвэл одоо Сан Франциско Bay Area-д ирээд ер нь. Тий, Bay Area-д ирээд Сан Франциско гээд хотод анх илээд буугаад. Тэгээ илээс шууд манай аав энд байдаг л та. Тэгээ манай аав энд байдаг. Одоо 19 жил амьдарч байгаа. Ер нь Америкийн баг 96 7 онд явжсэн гэдэг чинь ер нь анхны баг 10 Монголын нэг нь байдیں۔ Тэгээд аав ирээд ч аав байсан болохоор ч тэр бас анханасаа хөлөө болоход айгүй амархан байсан л та бас төлхөө амархан ч байх уу бас арай тийм юутай байсан. Одоо нөгөө артал даах хүнтэй гэдэг шитэй баг л тий. Тэгээд нөгөө би бол ингэж боддог аахгүй. Сан Франциско бол одоо ингээд Америкийн тэр зам магадгүй дэлхийн ингээд нөгөө хоолны урлагч гэдэг юм соёлын үед айгүй том газар. Яа тэгэхээр энэ ч айгүй олон орны хүмүүс ажиллаж амьдардаг. Тэрийгээ дагаад айгүй олон орны хоол жишээ нь байдаг тий. Айгүй тийм соёлд суралцсан хүмүүс. Тэгээд энэ дунд ингээд өөрийнхөө рестораныг өнгөрсөн жил нээсэн тий. Тэгээд рестораныхаа тухай яриач. Тий. Би ерөнхийдөө анханасаа зоригтой ирсэн л дээ. Ямар зоригтой ирсэн мэ гэхэлэр одоо Сан Франциско гэдэг хот бол энэ Америкийн одоо West Coast гэж ярьдаг шүү дээ. Баруун эргийн хамгийн бас ерөөсөө ямар ч яс үндэстэн байдаг тий. Маш олон яс үндэстэн байдаг. Хоолны одоо турист маш их хөгжсөн. Туристүүд зөвхөн газар үсгээс гадна тэр бүх дэлхийн бүх тийм хоолыг нэг газараас идэх боломжтой газар байдаг. Тэр нь Сан Франциско байдгаа гэж би харж ирсэн. Тэгээ наашаага зорж ирээд ерөнхийдөө хоолтой холбогдоод яг ингээд 5 жил явж байгаа. Тэгээ яг ер нь бол Америкт ирээд яг анханасаа хоол хийгээгүй. Тэгэл юм эмээг л хийсэн. Таксины жолоочч байсан, Uber хийжсэн. Тэгээд ер нь л байж болох мөнгө яаж олж болох вэ? Би бүгдийг л хийжсэн. Ер нь яг тэр замыг туулаагүй хүн угаасаа байхгүй л тий. Ерөөс бүгдээрээ л би хүртэл одоо суши идэг байсан шүү дээ. Суши гээл юунд театр цэвэрлэл зөндөө тим юм хийдэг л байсан. Тэгээд би нөгөө Мөгийн ресторанд 2 удаа очиж хоол идчихсэн. Хоолч айгүй их таалагдсан. Тэгээд би Мөгийн хийж байгаа хоол нь болохоор Япон хоол, рамен хийж байгаа тий. Тэнгүүтээ Япон таван баг нэг 5-10 минутын зайтай байхад
тэнд ингээ айгүй болоо рамны газар байдаг. Тэнгүү танай рамны газар тэндээс нэг холгүй мөртлөө тэгээд ингээд нээчгээр би бас айгүй ямар зөрөгтэй бэ гэж бодсон байхгүй юу. Тэгээд ер нь одоо бизнес хэр явж байгаа вэ? Ер нь Америкт одоо ингээд ресторан ер нь ажилуулахад ямар байх юм? Ер нь альва амиг эхлэхэд айгүй амархан байдаг шүү дээ тий. Эхлэхэд бол амархан. Тэр газрыг хамгийн гол нь цаашдаа яаж авч явах маш хэцүү. Цаашдаа одоо манай баг бол маш чадвартай хүмүүс байдаг. Би ганцаараа биш. Би багаараа маш чадварлаг хүмүүстэй хамтарч ресторан гэдэг чинь ганц надаас шалтгааллахгүй. Customer service, тэр зөөгч те, тэр тогооч, тэр үйлчлүүлэгч гэдэг маш олон зүйлээс шалтгаалдаг учраас бага зөв авч явах хэрэгтэй. Харилцан бие биендээ гоё баг шиг нэг атгсан гар шиг явж иж амжилтанд хүрэх хэрэгтэй гэж бас боддог. Одоо ингээд Америкт Монголд ингээд зөндөө ресторануудад ажиллаж исэн. Энд ирээд ингээд ресторан игээд магадгүй тэрнээс өмнө ресторанд ажиллаж исэн баг. Тэгээд хамгийн том ялгаач гэдэг юм уу? Ер нь тэр юу гэсэн бэ? Өөрт чинь бүр энэ ямар сони ч гэдэг юм уу? Ингээд мэдгүй ч гэдэг юм уу? Арай нэг өөрөөр хийдэг зүйл Америкт. Яг нь Монголд бол бас тогооч ч ер нь бас яг нөгөө нэг ямар сургууль ингээд төгссөнөөсөө биш. Одоо нэг сургуулиас хамаардаг юм мэрэгчлүүд байж тийм ээ. Одоо тэр Берклигийн их сургуулийг төгссөн бол ингээл явдсан шүү дээ тийм. Тэгэхэд тогооч болохоор ерөнхийдөө бас яг тийм биш. Ер нь бол experience төр тулгуурладаг мэрэгжил гэж би үздэг. Тэгээд яг энд ирээд бол ерөнхийдөө миний Монголд тэр ямар газрын ямар мундаг ерөнхий тогооч байсан хинт ч бод байхгүй. Тэгээд анханасаа шалын угаагаал төмсийг арилгаал ингээл ингэжл сурдаг юм багхгүй. Ер нь бол хаач орсон тэгээд анханаас нь доороос нь л эхэлж ингэж явдаг. Тийм. Ер нь бол нэг тиймэрхүү ялгаа бас байсан. Одоо ингээд рестораныг ажилуулахад та хэд болохоор яг ингээд нөгөө ковидын үеэр ресторан нээсэн тий. Тэгээд айгуу тийм хүнд хэцүү үед нээсэн. Тэр ер нь ковид ер нь яаж нөлөөлсөн бэ? Мэдээж эрсдэлтэй үед рестораныг нээсэн. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг үйлчлүүлэгч орж идэж болохгүй, дайн хийж идэж болохгүй, зөвхөн төгөөвөр үйлчлэнэ гэсэн. Тийм болцсон шүү дээ тий. Тэгээ яг хуу тодорхой хэмжээнд сошиалар маркет хийж Yelp гэдэг бол Америкийн яг нэг номер аппликейшн болчлоо шүү дээ. Өнөөдөр яг Yelp дээр маркет хийгээд одоо Instagram, Facebook-ээр сошиал хэмжээнд л маркетинг хийгээд тэгээ зөвхөн төгөөвөр үйлчилж эхэлсэн. Яг гоо тэр хугацаанд мэдээж манайх ч нөгөө нэг одоо Сан Францискогийн Марина гэдэг нь одоо бас яг дажгүй нейберхүүд бас олон ийм хорооллууд байдаг л та тий. Тэг яг Марина болохоор ер нь бол нөгөө шар хүмүүс их амьдэрдэг. Ер нь бол бас харьцангуй гайгүй дажгүй одоо хүмүүс их юу тий амьдэрдэг. Тэгээд тийм учраас тэр газарт манайх бол зөвхөн нэг ганцхан рамены газар байсан. Та рестораныг гэхдээ ингээд нөгөө нэг юу нейберхүүд нь ингээд дэмжиж нэг тиймэрхүү юм ер нь харагдсан уу? Одоо ингээд өөр газрууд чинь ингээд за энэ ингээд манад ингээд юу яаж байгаа манай ингээд нейберхүүдэд байгаа ресторан юм чинь ингээд хүмүүс амар дэмжиж байгаа юм харагдаад байсан. Тиймэрхүү юм харагдсан уу ер нь? Тий, ерөнхийдөө тиймэрхүү зүйл харагддаг л та. Ингээд шинэ газар нээгдсэн юм байна. Окей. Тэгтээ бас тэрнээс илүү ямар яг чанартай үнэхээр гоё амттай хоол тэгээд хүнд яаж үйлчилж яаж тэр хүнийг угтж авч яаж үдэх үү гэдэг маш чухал. Тэрнээсээ хамаарч бас хүмүүс ахин яагаад ирээд сонгоод явдаг л та. Америкч угаасаа үйлчлэгээний орно л да тий. Угаасаа customer service хүн гарахтаа л их сэтгэл хангалуун гаруул тэгэл буцаж ирэх нь ойлгомжтой тий. Тийм тэгээд яг зөвхөн амттай хоол биш одоо experience гэдэг юм байдаг тий. Одоо жишээ нь Японы газар орж ирвэл өөдөөс нь ирашимасе гэж орилдог тий. Тэр болгон маш чухал байдаг. Тэгээд тэрнээс гадна одоо юу гэдэг
үнэхээр юм fine dine газар бол жишээ нь ингээд баруун гараараа ингэж одоо хүний баруун талаар орж ивэл баруун гараараа өгөх хэвээр зүүн талаар нь орвол зүүн гараараа өгөх хэвээр шүү дээ. Тийм тал тийм experience-уд Америкууд одоо жишээ нь энэ Аз, Япон үндэсний газар ороод тэр Аз соёлыг амттай хоолноос илүү авахыг хүсдэг байхгүй тий. Тийм учраас яг ингээд тэр experience-ийг маш их мэдрүүлэх хэвээр. Тэгжиж бас тэр үнийг 100% сэтгэл ханамжтай гаргадаг. Чи өмнө нь Япон хоолны газар ажилладаг байсан үгүй юу? Тэгээ Япон хоолны газар энд ирээд 2-3 газар ажилласан. Тэгээ яг богино хугацаанд ч гэсэн их юм сурч авсан. Японы дор ажиллаж исэн. Тий. За тэгээ мөвгийн маань ресторан болохоор Yondo гэдэг нэртэй байгаа. Тэгээ нэрийг яагаад Yondo гэж нэрлсэн? Тэгээ яг бид нар тэгэл Yondo гэдэг чи одоо яг одоо хөзөр тоглохдоо Yondo гэж тэгдэг тий. Тэгээд бид нар ярилцж байгаад за юу гэж өгөх вэ гэл яг нөгөө нэр өгөх болохоор ч юм бас чи ингээд юу яах вэ гэл хоорондоо бас ингээл олдгүй юм байлээ л дээ. Тэгсэн чинь л манай нөгөө тэнгэр гээд найз маань гэдэг зондоо мондоо гэл аманда бид нар чинь за юугүй ян мон бан ингээл Япон нэр байх уу гэл изукая энэ гэх үү гэл тэ. Тэгээ явж байгаа л зондоо гэл нэг нь хэлсэн байхгүй. Тэгсэн чинь ер нь яндаа гिचэл та гэл. Тэгэл ер нь гоё бэлгшээлтэй юм шиг нэг Аз хэмэр гэсэн тийм үг штэ тий. Тийм тэгэл за окей яндаа гэл нэрлэлцээ гэл нэрлэлцсэн штэ. Одоо тэгээд ресторанаа бол ер нь бол өмнө нь бол Япон хоолны газар бол байгаагүй тий. Та аваад тэгээ бүр Япон хоолны газар болгож шинээр нээсэн гэсэн үг үү тий. Тэгээ ерөнхийдөө яг 0-оос нь эхлээд ингээ авч явж байгаа ресторан гэсэн. Зөв. Яа, рестораны бизнес хэцүү шүү те. Тэгээ одоо рестораныг ингээд 0-оос нь нээхэд сошиал медиа бас амар чухал бах те. Тэрийг яаж зохицуулсан ер нь? Тий, сошиал медиа мэдээж маш чухал. Одоо бол би түрүүн хэлсэн нөө Yelp гэдэг бол одоо яг одоогийн Америкийн платформд бол хүн болгон хамгийн хоошоо хоол идэггүй гэд хоорондоо ярихдаа шууд Yelp руу ордог байхгүй. Тэгдэг те. Google, Insta, Facebook гэхээсээ илүү. Гэхдээ Instagram маш одоо чухал болчлоо. Facebook-ээр бүүст хийх одоо тий бүүстл хийж одоо ер нь бол яг ингээд хэрэглэгч олонтой мөртлөө бүгдээрээ яг бизнес болсон. Одоо жишээ нь Yelp дээр хичнээн бид нар одоо жишээ нь ингээл монголчууд ингээ хүмүүсээр ревю бичүүлчин энэ төр гэл ярьдэн шүү дээ. Тэр бол угаасаа тийм юм байдгүй. Шууд цаанаас нь ингээ хайд хийчдэг. Тэр хүн чи яг жинхэнэ хүн байна уу, хуурамч байна уу тэр ингээ бүгднгийн ингээ шалгаж идэг тий. Тэнгүүт чинь яалтчгүй ингээд Yelp дээр бүүст хийх өдөрт одоо жишээ нь Facebook, Instagram дээр $10 өгч ч юм уу ингэж л явдаг болсон. Угаасаа бүх юм бизнес болсон. Яг тэрийг л хэлэх гээд байна л та. Тийм тэгээд яг ингээд өөрөө зүрхээрээ одоо нэг бор зүрхээрээ явна гэдэг чинь бор зүрхээрээ явах юм бол бидэрт маш их цаг хугацаа хэрэгтэй. Тийм л болцсон л байна л да. Яг өнөөдрийн нөхцөл байдал төр. Сошиал ресторанынхаа сошиал медиаг чи хариуцдаг уу эсвэл өөр хүн хариуцдаг уу? Би бол ерөнхийдөө яг төлхөө хоолоо хариуцал ярьждаг. Тийм яг хөө мэдээж оролцсон. Тэгээд манай баг яг ингээ гоё зохион байгуулалттай. Чи энийг ингэж би энийг ингэж чи энийг хариуц би энийг хариуц гэдэг гоё явцдаг болохоор. Би болохоор мөгийн инстаграмыг үзэх айгуу дуртай. Яг тэгэхээр дандаа гоё хоолнууд гараад орой морой бол оролтгүй угаасаа хараад орох хэрэггүй угаасаа хоолгоо гэж удаад. Тийм. Тэгэд одоо ингээд нөгөө хоол хийхдээ санаагаа ч гэдэм үү те одоо зарим хүмүүс ярьдаг шүү дээ би ингээд Японд өссөн болохоор ч гэдэм үү Филиппинд өссөн, Тайланд өссөн болохоор хоолндоо ерөнхийдөө нэг ийм амтыг оруулах гэж ингэдэг хичээдэг гэдэг. Монгол хүний хувьд одоо рамен ресторан ажиллуулах гэж гэдэм үү эсвэл одоо энд ингээд тоочоор ажиллахад Монголд одоо хийдэг хоолны одоо тэр амтыг ч гэдэм үү ер нь жоохон нэвтрүүлэхийг хичээдэг үү? Мэдээж ирэмэлцэлгүй яг одоо би жишээ нь YouTube channelтай тэр Rabbit Kitchen гэдэг. Тэгээ та нар ороод үзээрэй бас тий. Ороод үзээ. The Rabbit Kitchen гэдэг одоо нэг туулаа kitchen гэсэн үг байна. Тэгээд ерөнхийдөө би тэрүүгээр бүх төрлийн махаар чулуу ашиглаж хоол иж үзсэн. Халтуулын чулуу гэж байдаг. Тэгээд яг тэр бол мэдээж Монгол ахуйгаа дэмжиж гэхдээ дан Монгол ахуй биш би жоохон одоо American Mongolia ч гэдэг үү жоохон тийм болохыг хичээсэн. Тэгэхгүй яг
яг монголоор явж байгаа даарт гэрч ч юм уу те. Яг ингээд гоё явж байгаа шанелууд байж штэ. Тийм тэгээд яг минийх арай American ч юм уу жоохон халахыг хичээсэн. Тийм юм байгаа. Тэр суугийн үтсээ би нөгөө юугийн үтсэн тайдын нөгөө нэг өхрийн нөгөө махтай хуушур хийж байгаа тэрийг үзээд бүр арааны шүл засгараад янзтаар. Яг би яг Монгол одоо дэлхийд гэж хэлсэн л дээ. Дэлхийд анх удаага хамгийн том хавиргатай хуушур хийсэн гэсэн бохоггүй. Тийм тэр бол маш өрмөц санаа байсан л да угаасаа. Амт нь ямар болсон бэ ер нь яг идэхэд? Амт нь бол үнэхээр тасаргаа. Би зэрэг чи эхлээд юу яагаад грил дээр шараад өнгөтлөө хорхоглоод тэгээд махаа те угаасаа нөгөө юу хавиргатай махаа те. Тэр нөгөө ribeye гэдэг чинь нөгөө tomahawk гэдэг байхгүй. Tomahawk чинь юм ясан ингээд шулцсан. Тэгээд яг нөгөө rib eyes гэн ингээд байж байгаа. Тэр бол маш цуцаан баг иймэрхүү. Харин тийм биш айгу. Тэгэхээр ингээд би юу яагаад эхлээд грилдээ тэгээ хорхоглоод тэгээ шарж явах чи стил дундаа шүүстэй байгаа. Тийм амир. Тэгээ зүсгээр бүр янзтай жоохон гоё болд юм байлээ. Тийм байна тийм. Одоо ингээд нөгөө нэг Америкт ингээд ерөөсөө тэр зам баруун эрхт бол одоо олдохгүй хоолны орц гэж ер нь бол баггүй шүү дээ. Тэгээд одоо жишээ нь Калифорнид бүх юм ургаж гин. Америкт ирээд ер нь нэг юм өмнө нь хэрглэж байгаагүй юм орцуудаа ер нь хэрглэж хоол хийж гин үү? Тийм яг нэг үндэстэн болгонд нэг онцлог байдаг. Би одоо жишээ нь хоол идэх хоббитой. Би ч басаа идэгдэх. Гэтэ би хоолыг зүгээр иддэггүй. Дотор нь юу орсон бэ? Би Сан Франциског яг тийм олон улсын хоол идэх боломжтой ганцхан газар гэж харж байгаа байхгүй. Ягаад гэвэл одоо жишээ нь одоо Texas-д очивол зөвхөн яг тэр нэг зузаан нэг шарцсан хавирга одоо Texas barbecue те barbecue Texas brisket ч юм уу те яг тэрийг иддэг. Сан Францискод болохоор ингээд бүх үндэстэн байдаг. Сан Францискоч юу ах вэ? Bay Area те яг энэ байгаа газар бол хоол маш баялаг. Тийм тэгээд яг бүх төрлийн хоол идэх боломжтой учраас би бүх хоолыг яг ингээд идэхийг ирмэлцэлдэг байхгүй. Тэгээд яг хөө тэр хоолыг судлаад яаж хийдэм бэ те. Яг ингээ харж яхад бол өөр өөрсдөн гэсэн онцлогтой. Одоо жишээ нь Япон гэхэд soy sauce мэрийн ашиглаагүй хоол зөвхөн. Тэр нь яг тэрийг л ашиглаж иж хоол наймалдаг ч юм уу. Эсвэл яг нэг тийм юм байдаг жишээ нь одоо жишээ энэтхэг гэхэд яг тэр curry тэр tikka масала те амтлагчудаа л ашиглахгүй бол ерөөсө болдгоо нэг тийм онцлог байд юм шиг харагддаг шүү дээ. Өөрөөр ер нь идэх дуртай үндэсний хоол гэвэл аль үндэсний хоол нь илүү дуртай вэ? Мэдээж Монгол хоолоо л гэж бодож байна да. Тийм үү. Яасан ч ер нь манай Монгол хоол айгу гоё өгдөө шүү дээ. Монгол хоолндоо дуртай нэг хоол гоё одоо юу гэдэг чинь банчтай шүлж гэдэг юм уу юу гэдэг. Яг ер нь бол цөөн л бэст шүү дээ. Өглөө басаа сүтэ цайтай цөөн гэл манай нөгөө JC тэр дуулаад байна шүү дээ. Одоо ингээд Bay Area-д маань нилээдэн юу байсан? Монгол хоолны газрууд байсан. Тэгээд харамсалтайгаар ингээд зарим нь хаагдчихлаа л да. Одоо миний мэдхийн 2 баг хаагдчихлаа. Тэгээд нэг нь Оклендд байж чад, нэг нь Сан Франциско. Тэгээд яагаад өөрийн бодлоор ер нь яагаад ингээд Монгол хоол амжилттай явахгүй байгаа юм бол одоо жишээ нь юу гэдэг солонгос хоол жишээ нь ингээл энд ингээл амар алдартай ч тийм үү энэ Вьетнам хоол айгу алдартай зүгээр яг өөрийн бодлоор Монгол хоол яг юун дээр алдаад байгаа юм бол яг эсвэл хүмүүс сайн мэдгүй байгаа юм болов би яг дотор нь ороо явж исэн болохоор бас ойлгол юм л та одоо нөгөө Great Mongolia гэдээ байсан шүү дээ тийм тэрийг яг би анх нээлцээд хоёр ахтай нээлцээд явж исэн дараа нь бас тулгаахтай банш бууцных нь үйлдвэрт гурил хийгээд явжсэн. Тэгээд яг би бүгдэнтэй л хамтраад явжсэн. Тийм учраас бас тогоонд нь байсан учраас яг нэг ойлгоод байгаа байхгүй. Нэгт гэвэл Монгол хоол энд айгүй хүнд төрлийн хоол. Яг гэвэл бүхэл хоол нэг юм гурилтай ч юм нэг тийм хүнд хоолнууд байдаг ч гэдэг одоо боо шур бооц цоо цаач гэдэг юм уу те. Тийм тэгээд яг тэгэж бодохоор энэ дараа тохиромжгүй хоол юм болоо.
Тийм учраас нөгөө нэг одоо энд чинь жишээ нь өвөл болдгоо шүү дээ тий. Яг нөгөө Чикаго өдөрт бол бас ямар байдгийг сайн мэдэхгүй л юм л да. Гэтэ энэ Бэрэд бол жоохон тохиромжгүй болов гэж хараад байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэгээд хоёрт гэвэл яг тэрийг бас жоохон одоо нэгэнт л American гэж байгаа юм чинь Америк чи яг тийм Америк хүн гэж байхгүй шүү дээ. Одоо Америкт те яг ингээд American style болгоод л арай явах юм болов уу гэж би бодсон. Одоо жишээ нь хуушурнд жоохон бяцлаг хийгээд ч юм уу те. Жоохон ингээд релизжүүлээд гэдэг юм уу. Одоо нэг жоохон тэгвэл амжилт болж магадгүй гэж би бодсон. Эсвэл нэг дахиад махиагаар арай хөнгөн махаар хийгээд ч юм уу те. Тэгэхээр яг хон өхрээр хийгээд бол ер нь бол кастомер айгу бага яг нөгөө орс морсууд бол дуртай. Яг нөгөө чибүрек гэлдэг шүү дээ. Тоошурыг чибүрек. Тэгэл яг монголчин ер нь бас орсоос айгу их хоолоо автсан шүү дээ. Хятад орсоос ч юм уу те. Тэгэхээр яг хятад ч юм уу одоо Аз ч юм уу яг орсууд айгу их ордог. Яг эндхийн нөгөө нөгөө шар цагаанууд бол ер нь бол яг мэдээж идээд үзүүл амар гоё. Гэтэ яг өдөр болгон идэхүү гэвэл бас хэцүү хоолоод байна. Тэрэндээ л байд юм болоо. Тэгээ ерөнхийдөө Монгол бол яг тохиромжгүй учраас л хаагдаад байгаа юм болов гэж харж байгаа да. Зөв. Одоо жишээ нь тоогооч хүн мэдээж би ингээд мундаг тоогооч гэдэг ингээд шууд юм сурхаа болно гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо энд ирснээс хойш ер нь шин юм зөндөө сурсан бах тэр талаараа ярил. Тий, би энэ дээрээ ер нь бол би байнга суралцж явдаг. Одоо хоол судлал явж байгаа. Тэгээд City College-ийн нэг Сан Франциско Culinary Arts гэдэг тэнд нэг plate arting гэдэг яг ингээд нэг тавглах тий тавган дээр зурлалт нэг тавглах plating гэдэг шүү дээ. Тийм ангид сурж агаад тэгээд одоо тэгтээ өргөжлүүлж сурна гэсэн жоохон пауз авсан байж байгаа тийм. Ямар ч завгүй болцсон юм энэ. Яг ресторан ичгэр угаасаа тий. Ресторан ичгэр яг өөрийгөө хуваач чадахгүй тийм. Яг өөрийгөө нэг 3 хуваачдаг бол яг сураад ингээд явчмаар л байна л та. Тэгээд ялцчихгүй амжихгүй байна. Тэгээд ерөнхийдөө цаашдаа ер нь бол суралцаал явж байгаа л гэж үзэж байгаа. Тэгэхээр би бол хийцээж хандгүй шүү дээ. Ер нь тэгээд хүн цаашдаа суралцаж л явах хэрэгтэй тийм. Ер нь аливаа аминд юу ч байсан. Ингээл сурж авах хэрэгтэй гэж боддоо шүү дээ. Альтернатив хоёр ярьж хат чи нэг юм өвөрмөц юуны талаар ярьсан л да. Одоо жишээ нь Калифорни мужид одоо хүмүүс ярьдаг өвс гэж ярьдаг. Гэхдээ яг энд ингээ ярихад бидний ярих байгаа зүйл болохоор Калифорнид болохоор хууль ёсны нэгсэндээ зүгээр мэдээлэл өгөх зорилгоор гэдэг үднээс л ярьж байна л да. Тэгээд хүмүүс ингээд нөгөө нэг өвс ашиглаад өвс буюу канабис одоо монголоор юу гэдэг юм бэ? Ашиглаад хоол хийдэг гэж ярьж исэн. Тэгээд тэр талаар окей. Яг ямар ч гэсэн happy 420 өнөөдөр харин тийм өнөөдөр яг 4 сарын 20-нд харчлаа тэ айгуусаа. Тэгээд би бол яг үсийг судалж байгаа, өөрөө ургуулж үзэж байгаа. Яг Калифорни мужид гэртээ 6-аас доош одоо яг 6 plants зөвшөөрдөг. Зөв. Гэртээ ургуулахыг одоо зөвшөөрдөг болсон. Тийм учраас би дуршаад үзэж байгаа. Гэхдээ ургуулах маш хэцүү юм байлаа, арчлах хэцүү. Тэгээд ийм гэрэл хэрэгтэй, агаар жууллагч сенс гэл тэгээд дотор нь маш их ийм бордоонууд хийдэг. Усын хүртэл учиртай усалдаг тий. Тэгээд яг судлаад явж байгаа. Тэгээд хоол би яг хоол судалж байгаа л да. Одоо Нью-Йоркт бүр Greenleaf гэдэг universityд би сурж байгаа. За. Ерөнхийдөө онлайнаар хичээл аваад тэгээд certified cannabis chef гэдэг тийм цол хүртгийн. За төгсөөл те. Төгсгөөрөө те. Тоодохгүй төгсөж байгаа. Тэгээд яг гэх юм бол яг бас нэг өөр төрлийн одоо жишээ нь cannabis-аар одоо янз янзаар л нэрлэдэг л те. Cannabis, marijuana, hemp гэлтэй. Тэгдэг. Яг cannabidiol гэдэг чинь нөгөө CBD тэгээ THC гэдэг олон төрөл байгаа. CBD гэдэг нь THC нь бол яхаарахгүй ингээд нөгөө хаа бол хүнийг мансууруулдаг ерөнхийдөө. Тийм одоо Монголд бол харт тамхи гэж үзээд байгаа шүү дээ. Энд болохоор CBD гэдэг нь болохоор одоо medical эмчилгээний журмаар маш их хүмүүс ашигладаг болсон. Ганц ингээд ус сороод ингээд ингэх шүү дээ. Хоол хийж гин одоо тийм тос гаргаад массаж хийж гин хүнд.
Тэгээд миний сонсноор бол нэг 200 гаруй өвчнийг эмчлээд байгаа юм байлээ. Тэгээд хор тавдартай хүн байхад бол одоо жишээ нь 5-аас 20 жилийн хугацаанд илүү амьдруулдаг ч юм уу. Тийм талын бас нөгөө нэг дэлгэрүүлэх гэж гэх юм одоо яг ингээд өөрийнхөө Instagram дээр би одоо хоолны яг ингээд сураад өөрийнхөө сурсныг хүмүүст үзүүлээд ингэж хоол хийж болдсон байх шүү те. Энэ ингээд хичнээн хавдрыг ингэж хэмжилтийн байх шүү гэдэг medical журмаар нь хүрэхийг хүсэж байгаа юм л та. Ер нь бол тий. Netflix дээр бүр шоу идэм байл шүү дээ. Бүр тийм нөгөө cannabis ингэж хийж хоол хийж байгаа бүр тэрийг харуулсан шоу. Ер нь бол шоунууд айгүйх байгаа. Тэгээд хамгийн гол нь нөгөө энэ бүр ингээ world wide зөвшөөрөөгүй учраас бас нөгөө хүн болгон яг энд байгаа хүмүүс бол яг өвсийг ер нь бол нэг юм illegal биш энд ингээ legal болсон те legalized тэгсэн мөртлөө яг ингээ хэрэгтэй юмдаа хэрэгтэй байдаг ч юм уу те тийм яг тийм талаас нь ингээд авч үзүүл тэр чинь маш хэрэгтэй зүйл болчиход байгаа байхгүй. Тэгэхээс өдрө болгон ингээд сороод мансуураад байвал бас буруу л та мэдээж. Хүмүүс тэгээ ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм шиг байна. Ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Тэгээд одоо Амстердам гэж хот байна шүү дээ. Одоо анх өвсөг хөглөн зөвшөөрсөн. Европт бол тэр хоолны одоо cultivation гэдэг байхгүй тий. Cultivation тэр нь болохоор яг хоолыг ингээд одоо тэр infuse гэдэг чинь нөгөө одоо жишээ нь ойл гаргаж аваад одоо olive oil одоо маасл те шар тос гий хүртэл ингээ infused болгоод одоо хоол хийж байгаа байхгүй те тэгэхээр ч тэр Амстердам гэдэг газар айл бүр дэвэн гарт тэр нь хөгжсөн Европод бол ингээ түлхүү ингээ угаасаа бүр байдаг тийм ресторан хүртэл байдаг те тэгээ одоо тэгээд яг бэрэд яг дэлгэрч эхэлж байна. Яг одоо л одоо анхны газар Claremont гэдэг хотел байдаг шүү дээ. Berkeley. Тийм. Berkeley анхны хотел гэдэг айгуу том. Яг тэрэн дотор Barrier First Cannabis Restaurant нэгдсэн байлээ. Тэгээд яг энд бас харж үнэхээр сураад ингээд үзэх юм бол бас яг тэгээд бизнес эрхлэх боломж бас байгаа. Тэгээд өнөөдөр хэрэглэгч хэрэг байгаа лээ. Тэ. Ер нь бол Калифорни мужийн бас тодорхой хэмжээний эдийн засгийг өнөөдөр яг нөгөө Америкаар авч явдаг. Тэрүүгээрээ Калифорни яг ингээд амьдэрдэг ч юм уу маш том хувь нэмрээ үзүүлж байгаа. Тэгээд нөгөө гэмт хэрэг бас маш их багассан гэдээ яриад байгаа шүү дээ, тэ. Яг нөгөө юуны архтай харьцуулбал тэ. Арх алкохолтой харьцуулах юм бол гэмт хэрэг бараг 50% ч илүү 60% багассан гэдэг. Тэгээ яг хөө эдгэр чи өөрөөсөө ингээ лигэл олгоод ашиглаад явж байгаа юмыг одоо Монголд бол хүмүүс бас буруугаар ойлгож магадгүй тэгээ юм ярьж байгаа л уучлаарай тийм. Тэгэд ямар ч үгүй YouTube подкастын маань сонсож байгаа хүмүүс зүгээр хандаж хэлэхэд бид нар зүгээр мэдээлэл өгж байгаа шүү. Тэрнээс сурчилсан юм бол байхгүй. Бидний амьдарч байгаа одоо гэдэг Калифорни мужидууд одоо би хүссэн үедээ ингээд талх авдаг шиг хүссэн үедээ одоо юу диспенсери ороод ерөөдөө авч боломжтой болчихсон. Одоо өдөр тутмын амьдралд өдөр болгон харагддаг тийм л зүйл болохоор яг хүмүүст сонирхуулж мэдээлэл өгж байгаа шүү гэдгийг энд хэлье. Тэгээд хашид юу гэж бодож байна. Ерөнхийдөө бол яг энд ресторан эрхлээд явж байгаа. Тэгээд мэдээж Америкийн зах зээлд анхудаага гараад явж байна тий. Тэгээд сурах юм их байна. Ер нь бол цаашдаа бол би Монголд төлхөө яг хоолны одоо соёлыг тий хоолны соёлыг улам дэлгэрүүлээд явахыг ирмэлцэлдэг. Тэгээд эзэн нэг цагт Монголдо очиод Монголын хоолыг илүү одоо яг next level хэмжээнд тий одоо боловсруулад гоё явнаа л гэж бодож байгаа шүү дээ. Цаашдын зорилго бол тийм л наа. Тэгэхээс би яг энд бол ингээд яг одоо яндаа 1 2 3 гэдээ явах бол мөрөөдөл надад байхгүй. Тийм ер нь бол Америкийн зах зээлд гарах бол зорилготой байсан. Ямар ч байсан одоо
алхаад явж байна. Тэгээ эцсийн ямар ч байсан үзнэ гэхдээ бас ганц надаас шалтгааллахгүй тэр чинь би түрүү хэлсэн яг нөгөө хамт ажиллаж байгаа хүмүүс те. Баг гэдэг те. Баг гэдэг яг маш чухал. Тэгээд бидний одоо би болон манай багийн хүмүүс одоо манай тэгээд тоогооч хүн чинь угаасаа зүгээр гоё хоол хийдэг байгаад нөгөө хүмүүстэй харьцаж ингэдэггүй бас нэг өөр юу хэрэгтэй юм шүү те. Хүмүүстэй өдөрдох энэ дэрэ гэсэн чадварууд. Яа тийм шүү дээ. Одоо яг галтгоонд хоол хийж байгаа хүмүүс чинь яг тэр яг нэг хатан ухаан гэж ярьдээ шүү дээ. Яг ингээ бүгдэнд нь яг гоё ингэж авч явах хэвээр бас хүнэлтэй уусаа. Тэгээд одоо зөөгчтэйгээ яаж харьцах вэ? Яаж хизээ яг тэр хүнд ямар зөөгч одоо ямар хүн хоол авсан ингээд асуух ч маш чухал. Одоо жишээ нь Аз хүмүүс чинь жишээ нь ингээд spice айгу гайгүй идэж шүү дээ. Тэгэхээр Европод бол spice идэж чаддгүй. Одоо жишээ нь рамен дээр ярихад те. Тэгэхээр яг зөөгчтэйгээ одоо харилцсан ярилцах тэр customer нь ямар хүн байсан. Тэнгүүд одоо тэр угаах гээд авч явж байгаа одоо нэг аяг тавгных нь би тэр үлдцийн хоолныхоо үлдцийг харах те. Тэр хүн яагаад тэрийг идэг вэ? Ямар хүн байсан те. Бараг л ямар арьстай хүн байсан. Яагаад энэ хоолыг ингээ идээгүй гэдгийг маш одоо урнаар тэгэж тунгааж ээж цаашаа алдаанаасаа суралцаж явтын болов гэж бодож байна. Одоо тэгээд өөрийнхөө Америкт ирсэн зорилгодоо ингээ нэгсэндээ хүрчлээ те. Ингээд ресторан нэгээ 6 сар баг гаруй явж ийн. Тэгээд энэ хугацаанд сонссон одоо хамгийн их урам өгдөг зүйл юу вэ? Эсвэл өөрөө одоо ажиллахдаа урам авдаг зүйл гэвэл би яг өглөө босохдоо ингээд ийм манай би гэртээ ийм бордтой байхгүй. За. Тэгээд цагийн хуваар календар ер нь бол Америкт ирээд би тайм менежмент гэдэг юм аягүй сайн сурж байна. Хүн одоо жишээ нь яг ажиллах цагтаа ажиллана. 5 дахь өдөр одоо өнөөдөр ингээ 2 дахь өдөр байлаа шүү дээ. Тэгэхээр би найз нөхдөдөө заавал уулзна гэсэн өдрөө заавал уулздаг ч юм уу те. Тэгээд тэр хугацаанд тэгж сурна. Би өдөрт унтахад хүртэл цагийн хуваар байдаг надаа. Яг ингээд өдөрт 8 цаг унтна гэсэн л бол яг тэрүүгээр явдаг. Тэгчгээр яг нөгөө нэг тийм зориг гээд надад юм том борд байдаг байхгүй. Propose те. Тэг яг өглөө тэрийгэ харж сэрдэг байхгүй би өглөө болгоо. Тэг яг тэрийгэ хараад сэрхээр надад амар урам зориг өгдөг. Тийм тэгээд яг тэрнтэй адилхан яг тэрийгэ хараад яг тэрүүгээрээ л би явж байгаа. Анх Америк 5 жилийн өмнө ирээд яг тэрийгэ за би ийм ресторан ингэж мөнгө хураагаад яг ингээ босгох хэвээр одоо 5 жил мэдээж бага хугацаа шүү дээ тийм ээ. Яг ингээ ресторантай болоод явах хэмжээний бас мөнгө олж чадах уу гэвэл бас хэцүү ер нь бол тийм яг ингээд маш их хөдөлмөр шаардна. Тэгэл юм аяг угаагаал анх ирээд тэгэл хэцүү л байдэн шүү дээ тий. Ер нь бол тэгэл бүхнийг хийн тэгээд анханаас нэг $1 ургацсан юм шиг Монголд бас залуучууд тэгж бодоод тийм шиг байлээ тэгээд тийм юм ерөөсөө байхгүй маш их ажиллана. Би Монголд байснаасаа баг 2 дахин их илүү ажилтдаг байсан. Хамгийн гол нь тэр тайм менежмент гэдэг юмыг би Uber хийж байгаас орсон байхгүй. Одоо манай очроогийн найз байдаг бид нар хоорондоо ярилцаал явдаг байсан. Тэгээд одоо Uber хийж жаад American Dream гэж одоо юу юм бэ гэдээ би нэг шар унаас асуужсэн байхгүй. Тийм. Тэгсэн чинь өөдөөс чи тайм менежменттэй юу гэж л асуусан байхгүй надаас. Тэгээ би надад байхгүй тэгвэл чи American Dream-ийг хийж чадахгүй гэсэн. Тэгэхээр яг тэр хүний хэлснийг ингээд би баг өдрөө олгоо ингээд бодоод идэг байсан байхгүй 20 унтахаас өмнө яагаад наваг ингээд чадахгүй гэсэн юм бол тий. Тэгсэн чи ерөөсөө л яг тэр цагийн хуваараа маш цагийг баримталж ажиллах үедээ ажилдаг. Яг гоо цугац ангил мэдээж залуу хүнд тийм байна тий. Тэгтээ яг одоо би тэр байтгаа бүр идэх хоолны хүртэл хуваартай байдаг байхгүй. Одоо жишээ нь яг ингээд тийм өдөр одоо нэгд өдөр бууз идэх гэсэн бол буузаал л тий. Хоёр дахь өдөр хоошрох гэсэн бол хоошраал идэнэ. Тэнгүүд чинь яг нөгөө нэг одоо 2-7 хоногийн ч юм уу хуваар згаач штэ. Тэгэх юм бол сарын нөгөө нэг зардал нь гараад ирдэг байхгүй.
угаасаа иддэг юм аа л идэнэ. Аха. Өөр ямар ч зардал байхгүй. Найзуудтайгаа уулзахдаа тэрийг л яана гэдэг те. Би тэрэнд бензин хэдэн төгрөг өгнө. Монгол руу одоо хүүхд рүүгээ хэдэн төгрөг явуулна ч гэдэг юм уу те. Ингээд тэгээд бүх юм бичээд ингээд ингэж явдаг учраас би өнөөдөр 5 жилийн дотор одоо 2 найзтайгаа нийлээд ресторан байгуулж чадсан. Тэгэхээс бас хэцүү байдаг шүү те. Яг ингээд Америкт ирэл шууд ингээд ийм бас тиймтэй бид хоёрын подкастыг сонсож байгаа хүмүүс сонсонгуудаа за Америкт ирээд 5 жилийн дараа би ресторант олчих юм байна гэдэг. Энэнд чинь хүрэхийн тулд хүн хөдөлмөрлөх ёстой. Тэгээд өөрөө чи саяны ярьсан зүйл бас айгүй чухал зүйл байна л да. Яг тэгэхээр зарим хүмүүс зориг толгойд нь байгаад идэг гэсэн мөртлөө тэр зорилгоо харахгүй амар олон өдөр явах үе байдаг. Тэгэхээр хүн ер нь яг бичээд ингээд тавьсан байхад тийш үү. Айгүй чухал юм байна тий. Тийм тэгэл одоо нөгөө дансны арга гэдэр гэл байдаг шүү дээ. Дансаа хит хуугаад мөнгө цуглуулах олон арга л байна л да. Хүн чинь бэлэн мөнгийг бас өрдөг юм байлээ. Миний бодлоор яг ингээд би орой олгон мөнгөө тоолдог байсан бохоггүй. Орой олгон унтахаас өмнө тоолдог. Тэгжиж би маргааш нэрчүүчээ авдаг. Тэгээ мөнгийг зөвхөн кэшээр хадгалдаг. Тийм байсан. Тэгжиж мөнгийг би цуглуулж чадсан. Тэгэхээс дансанд байгаа тахлаар нөгөө бийл, utility тэрэ хүүхд рүү за нэг тэрний төрсөн өдөр ингээд гараа авчдээ шүү дээ. Ингээд нэг мэдгэд л ингээд. Тийм тэгэхээр тэр бас айгуу чухал шүү. Тэгээд тэр миний нөгөө хэлэх гээд байгаа юм яг дансаа ингээд хуваагаад ингээд авч явах ёстой шүү те. Яг ингээд хэрэгцээгүй юмд өөрийгөө танах хэрэгтэй. Хүн ер нь нөгөө нэг амжилт олох ч өсгөөс эхэлнэ гэл одоо ном хүртэл шүү те. За. Тэ. Тэгэхээр ер нь бол өс. Ер нь бол тий өсөл гэж хэлнэ. Одоо нөгөө хүмүүс үлэн бай гэдэг шиг тий. Ер нь үлэн бай тий. Үлэн байж ч ер нь өдөр яг зорилгынхаа төлөө ямар ч нөгөө урагшаа хараад зүтгэх хэрэгтэй шүү. Гэж хэлээ да. За баярлалаа. За ингээд сонсогчдоо өнөөдрийн маань YouTube podcast энд хүрээд өндөрлөж байна. Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн мөгөд маш их баярлалаа. Баярлалаа. Ингээд та бүхэн тэгээд дараагийнхаа подкастаар уулзтлаа. Түр баяртай.